За 10 сарын 11-ний техник шинжилгээ. За өчигдрийн бидний зурсан зургийг харагдаж байна. Энэ хэсгээс 36:00 руу өсөх байх гэж бодсон. Бүр дээдлийн цэнхэр зураас болох 37:00 руу өсчээ. Нэлээд өндөр өсөлт орж ирсэн маань эндээс Азийн зах зээлээр доошоо орж ирээд эргээд 36.9 цэнхэр зэгтрээс ойх маягтай болсон байна. За эндээс дараагийн өсөлтийн цэг бол энд харагдж байгаа 61.8-ийн шугам болох 37.70 гэсэн цэг харагдаж байна. Түүний дөр 38.50. Энэ завсар бол мэдээж 38.00 гэсэн нэг байраар байж таараа. За одоо эндээс унсан тохиолдолд хамгийн ихний онолт бол 35.00 гэсэн цэг бай таараа. За хамгийн одоо хөдөлгөөн гарч болох цаг хугацаа бол ерөөдөө энэ орчимд гэж таамаглаж байна. Өнөөдөр Европын зах зээлэр бол бага зэргийн савл ажиглагдсан. Орой Нью-Йоркийн зах зээлэр энэ хавьд доошо хэрэв moving average-ийн шугам энэ 36 руу гараад ирэх юм бол энэ хавьд төчтэй хөдөлгөөн илэрх байх гэж бодож байна. За өнөөдрийн хувьд юм байна. Доллар иений хувьд бол ямар ч хөдөлгөөн байхгүй. За алтны тухайд өчигдөр ярьж ирсэн цэнхэр зураас 1600 илүү тодруулах юм. Цэнхэр зураас болох 1671 гэслээд энэ ногоон Fibonacci 1680 дээрээс мөргөө доошоо бас явах иймэрхүү хандлага үүсээд байна. За эндээс уналт орж ирсэн тохиолдолд эргээд энэ хүртэл огцом унах боломжтой. Эндээс дэше өснөө гэж үзэж байгаа тохиолдолд Fibonacci-гийн 50% болох 1725 хүртэл өсөх боломж бол бий. Тэгэхдээ яг одоо энэ мөргөж байгаа энэ 1680 бол нэлээд хүчтэй ийм цэг болох байх. Тэгэхдээ энэ орчин бол одоо шийдвэрлэх бүс болчиход байгаа. Одоо яг энэ дээрээс 1700 гэдэг цэг бол нэлээд хүчтэй цэг. 1726-аас өмнө 1700 гэдэг цэгийг бол сэтлэхэд нэлээд хүнд байх болоо гэж бодож байна. За өнөөдрийн шинжилгээ өрнөдөлж байна. Та бүхэнд баярлалаа.